Сэнэглэлээс бэлтгэн өргөдөг бизнес эрхлэл нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Couture брендийн үүсгэн байгуулагч Азийн шилдэг дизайнер Отгон Жаргалтай бид ярилцах болно. За сайн байна уу? Бид бүхэн Монголын ард түмэн луу жилийн өдөж, могоо жилийн өгтөө авч байгаа энэ босгон дээр бидний ярилцлагын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За юутаж танаа нэвтрүүлэгт бас амжилт төсөө. Тэгээд бас өөрөө одоо бас урагдж ирээд те цагаан сарынхаа өмнө бас телевиз үзэж байгаа хүмүүстэй бас уулзж байгадаг маш их таатай байна. Тэгэхээр Монгол төмний уламжлал болох одоо бидний хамгийн их ач холбогдол өгдөг цагаан сарын баяр наадмаар бид хүн болгон сар шинээр хамгийн өнгөтэй өдтэй ширээгээ засч хамгийн гоё шин дээл хувцас өмсдөг. Тэгээ үүнтэй холбогдуулан бид ялтын аргагүй Монгол үндэсний дээл хувцсыг ярихын аргагүй. Тэгэхээр Монгол үндэсний дээл хувцсны үүрэгт соёл хаанаас эхэлтэйгээр. За мэдээж одоо дэлхийн түүхэнд бол одоо Монголын одоо түүхээр бол төсөөлшгүй тий. Тэр дундаа бас Монголын түүхийг одоо Монгол дээлээрээ бас дээлгүйгээр одоо төсөөлөх юм бас аргагүй маа. Тэгэхээр энэ маань өөрөө одоо яг хувцас буюу одоо нөгөө өв соёл тий, соёлыг илтгэдэг гол зүйл юм бол ерөөсөө л хувцас тий. Хүн бол ерөөсөө харааны байдлаар бол хамгийн их мэдээлэл авч идэг тий. Одоо шууд л хараад л тий. Тэгэнгүүт одоо Монгол хүнийг бол төрслөгтэй дээлгүйгээр хязгаарч төсөөлдөг байхгүй. Тийм болохоор дээл гэдэг маань өөрөө тэр одоо нэг бүтэн хувцс гэдгээрээ дээрэс нь одоо монголчуудын өмсөж хэрэгжилж байсан гол үндсэн одоо хувцс гэдгээрээ одоо дээл маань хаанч орчуулагддаг вэ? Дандаа дээл гэдгээрээ орчуулагддаг тий. Тэгэхээр энэ маань өөрөө бүр нэршлийн хувьд ч гэсэндээ айгүй гүн утга учиртай. Тийм болохоор дээлний тухай ярина гэдэг маань өөрөө маш их судалгаа байх хэрэгтэй байдаг. Одоо монголчууд маань бол яг цагаан сарын үеэр те баяр наадмаараа одоо үндэсний яг одоо хитгэн баяр л байна шүү дээ бид нэр өвд чинь те. Тэр сайхан баяраар одоо мөн дээл хувцаараа одоо гангарч те. Тэр нь гэдэг маань өөрөө маш тийм соёл юм л да. За тэгээд мэдээж монголчуудын одоо яг дээлэг ингээд аваад үзээд яриад үзвэл одоо маш олон жилийн түүхээр одоо ингэж одоо улбаалагдаж ингэж яригдах хэвээр. За 800-аад жилийн өмнөөс те монголчууд маань юу хэрэглэж яаж ийсэн одоо яг бидэнд өвлөгдсөн энэ дээл маань яаж хамгийн анх үүслээ олж те яаж ингэж одоо нөгөө биелээ олж те хүмүүсийг ингэж хувцлаж тэр нөгөө юугаа үндсэн үүргээ яаж гүйцэтгэж ийсэн гэдэг маань өөрөө маш чухал та. Тэгээд дизайнер хүний үүднээс яг одоо хувцас сурлахтаа мэдээж одоо нөгөө үндсэн түүхээ одоо бас их судалдаг болсон. Одоо сүүлийн үед ч гэсэндээ одоо яг хүмүүс яг хувцас одоо яг ялангуяа дизайнерууд те одоо яг надтай адилхан одоо дээл уралдаг те янз бүрийн одоо дизайнерууд байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань бас тодорхой хэмжээгээр бас айгүй түүхээ судалдаг болсон байна. Тэгээд яг энэний үндсэн дээр ч гэсэндээ одоо би энэ жил одоо 10 жилийнхаа одоо манай Couture маань 10 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд яг 10 жилийнхаа ойгоороо бас одоо бүр эзэн Чингис хааныхаа хувцсыг бас урлаж одоо толилуулсан байгаа. Тэгээд мэдээж одоо ингээд түүхээ судлана гэдэг маань өөрөө маш бахархуустай. Тэгээд дээрэс нь маш сонирхолтой. Тэгээд дээл чи юм байсан байна, юм байсан гэнэ. Монголчууд маань өөрөө агуу их соёлын маань одоо яг илэрхийлэлтэй тэр хувцсан дээр маш их илэрч гарч ирсэн. Тэгээд яг үндсэн одоо яг одоо ерөнхийдөө ингээд судлаад аваад үзэх юм. Одоо бид нар ярьдэн штэ одоо манж заах, дөрвөлжин заах манжих тий энэ бол манж заах энэ төр гэж ярьдаг тий. Үндсэндээ бол бас яг судалгаагаар аваад үзэхлээр бас тийм биш юм байна. Бид нар одоо нөгөө 13 дугаар зуунд буюу яг эзэн Цингисийн үед бол монголчууд маань хаанч одоо хүчрхэх тий өөрийн гэсэн одоо өөрийн гэсэн одоо соёлыг хаасайгүй түгээж явж ирсэнээр бас онцлогтой ус юм байна л та. Тэгээд одоо тэр одоо хүчрхэг зүйлийг даган дүрэн гэдэг чинь бол ерөөсөө хүн төрөлхтний соёл юм угаасаа. Тэгэхээр монголчуудыг бол маш их хүмүүс одоо маш их улсууд одоо даган дуурайж тий монголчуудын соёлоос суралцаж одоо олон зүйлүүдийг бас хэрэгжилж байсан. Тэгээд одоо яг босоо цахыг аваад үзэхлээр Киданы үеийн цах л та. Одоо яг босоо цах маань Киданы үед хамгийн их үүсэж исэн байна. Тэр маань манж руугаа ороод
манжууд илүү их түлхүү хэрэглээд ирэнгүүт тэр нь манжийн соёл болчихж байгаа байхгүй юу. Гэх мэтлэнгээр тэгэхээр ингээд нэг гуйвалсан те одоо бидний бас тархийг угаасан айгүй олдох нэг асуудлууд байдаг. Тэгээд одоо нудрагыг чинь бас хэрэгэлдэг үү? Нудраг зөвхөн эрэгтэй хүмүүс хэрэгэлдэг гэж ярьдаг л та. Бас үгүй. Тэгэхээр бидний одоо маш их хэрэгжилж байсан соёл маань гатгаш байгаа түгээд тэд нар хэрэглээд тэдний соёл болох ийм их тохиолдлууд зөндөө байдаг. Тэгээд Солонгос дээр хүртэл Солонгосын үндсэн хувцсан дээр хүртэл Монголын хувцсны одоо хим маяг те хээ хваар гэх шингэсэн маш их олон зүйл байдаг. Ерөнхийдөө юаны үеэс эхлээд те яг тэндээс эхлээл ерөнхийдөө даган дурах тэр соёл маань маш их дэлгэрсэн байна. Тэгэхээр хүчтэйг нэг дүүрээдэг нь угаасаа л хүмүүн төрлөختний ёс штэ тий. Тэгээд монголчуудыг бол маш их дүүрээдэг байсан. Үнэхээр одоо багтмаар байсан. Зөвхөн одоо нөгөө хувцсны соёл гэлтгүй тий. Өөртөө хүчтэй байгаа учраас хувцс нүртэл бүр хамгийн өндөрлөг зэг дээрээ бүр ингэж хөгжсөн гэж ер нь судалж байна юм билээ. Хувцснаас хараад тухайн цаг үеийг тодорхойлох боломжтой юу? Тэгэхээр энэ зургийг хараад те энэ дээлний зургийг хараад за энэ цаг үед хөгжил нэг тийм явцтай байж тээ гэж. Яг үнэн. Тэгээд одоо бид нар чинь ингээл түүхэн зургаа хараал те эн чинь өөр хиллэг байхгүй хувцс гэдэг маань өөрөө одоо ерөөсөл одоо уран зурагтай адилхан те шууд уншиж мэдэж болдог. Бүх мэдээлэл хувцсан дээр шингэх боломжтой. Нийгмийн байдал, хийж байгаа ажил, тухайлбал нөгөө хүний одоо үзэл санаа, өөрийнх нь үзэл санаа, ертөнцийг үзэх үзэл нь хүртэл хувцсан дээр явах, давхар явах. Ерөөсөө тэр мэдээллийн шин чанарыг давхар агуулдаг байсан байна л да. Агуулж байгаа л да. За тэгээд түүхэн үед бүр энэ маань одоо тэр мэдээллийн чанараар бүр маш өргөн одоо бараг л хувцс маань өөрөө мэдээлэх чанартай байсан. Одоо жишээлбэл хийж байгаа ажлын гарал үүсэл нь ямар юм те ямар зөндөө гарал үүсэлтэй ямар албан тушаал хэрэгэлдэг юм те дээрэс нь энэ хэдэн настай хүн бэ гэдгийг хүртэл мэдчих болдог байсан байгаа байхгүй юу. Хувцсаар тэр чи тийм хуультай байсан. Бүх юм ингээ хуулиар шийддэг хувцс. За жишээлбэл өнгө байгаа одоо тод өнгийг зөвхөн язгууртай хүмүүсн эсвэл зэрэг дэвсэн ноён те одоо төшмөлдөөд өмснө хар цаарт одоо бараа өнгийг өмснө те хүүхэд бас одоо ирээ өнгийн хувцас өмсч болохгүй ч гэдэг юм уу те гэх мэтлэнгээр ингээд мэдээллийн чанарыг бол хувцсан дээр маш их шингээдэг байсан. Тэгээд тэр маань хөгжсөөр яваад одоо ер нь монголчуудын унаж босон түүх те гэдгийг хизээ унаж боссон. Хизээ мандан бадарч ирсэн. Тэрийг хувцснаар одоо зургийг хараад шууд ойлгох боломжтой байхгүй юу? Тэгэхээр энгийн байх тусмаа л хүмүүс маань ядарсан байна тий. Энгийн одоо нөгөө одоо бүр ингээл илүү гоё хувцс маань илүү гоё детальтай, гоё одоо нөгөө чимгэлтэй тий, гоё хиттэй, гоё тод өнгөтэй байх тусмаа хувцс маань одоо хизээд мандан бадарч исэн гэдгийг л шууд илэрхийлж байгаа. Жишээлбэл одоо хувцснаас ингэж харж болж байгаа. За яг социализмын үеийн хувцс арай өөр шүү дээ. Одоо хин ч харсан бид нар одоо яг энэ социализмын 60-аад оны дээл байна гэд хардаг тий. Гэхдээ эн чинь бас ингээд мэдээллийн чанартай учраас яг 60-аад онд хүмүүсийн үзэл санаа ямар байсан гэдгийг бас шууд илэрхийлэх боломжтой байхгүй. Өнгөрсөн хугацаанд бидний өөх түүх соёлын үед Монгол дээлний хамгийн нөгөө оргил үеийг одоо бас энэ үед асуудал тий. Оргил үе мэдээж 13-д орсон. Яг энэ бид түрүү хэлсэн тий 13-д орсон оргил үе чи одоо бол бид нар яагаад оргил үе бас байж болохгүй юм бэ тий. Уг нь бол боломжтой ч үлээ зүйл шүү дээ. Тэгээд одоо мэдээж одоо яг 10 жилийн өмнөх монголчууд 5 жилийн өмнөх монголчуудыг бодвол шал өөр болсон. Бид нар өөрхөн өв соёл те үнэт зүйлээрээ бид нар тусгаар тогтносон гэдэг тэр зүйлээ бас илэрхийлэхэд бол бас энэ дээлээ бүр илүү хэрэгэлдэг болсон юм болов. Тэгэхээр энэ дээр юу гэж бодож байна гэхээр үндэсрэг үзлэх бас монголчуудад байдаг болчихжээ те гэдэг утгаараа. Тэгээд би бол энэ дээр маш их баярлалтай л та. Гэхдээ бас тиймч бас нөгөө нэг бүр илүү гоё ингээд дэлгэрүүлэхэд бол бас аюух саналууд ингээд боддгийн. Одооынхаа миний мөрөөдөлтөө жишээлбэл юу гэж боддог гэхээр бид нэг өвөр Монголд ажилладаг байхад 7 хоногийн нэг өдөр нь баг дандаа үндэсний хувцас өмсдөг гэсэн. 7 хоногийн нэг хоног нь шүү дээ. Тэгээд одоо юу яадаг бас хуран болонгот нь бүх хүмүүс дээлээ өмсдөг. Одоо Европ хувцас гэж байхгүй байх нь шүү дээ. Гоёлын одоо монголчууд ч болохоор хурмын дээрээсээ өмсөөл те. Эрэгтэйчүүд нь одоо юугаа өмсдөг нөгөө фрак энтрэ өмсөөл те.
Тэгээ ерөнхийдөө хурамлалтай шүү дээ. Сүүлийн үед бас дээлээ өмсдөг болсон. Ер нь сүүлийн үед сүүлийн 4-5 жилийн өмнөхөөс дээлээ илүү их ингээ өмсөж хэрэглэдэг болчиход байгаа. 2 хувцас ингээ сольдог. Гэтэ энэ маань өөрөө бас хөгжөөл байна л да. Одоо бүр миний бодлоор болохоор тэр гоёлын бүр ингээ сүйтэг бүр ингээ тийм эмхтэй сүт бүсгийн хувцсыг бүр үнцэг гоёлынхаа одоо үнцний дээл загвартай байвал илүү гоё юм шиг те байгаасаа гэж хүсдэг болчиход байгаа. Тэгээд өр монголчууд бол яг тэгдэг. Яг нөө дээлээ өмсдөг. Гэхдээ өр монголчуудын нөгөө нөлөөлөл нь бас өөр юм билээ л те. Бид нар бол аягүй ажралтай, жаргалтай нөгөө байгаа хүмүүс шүү дээ. Өр монголчууд бол дандаа эрхчлөөгөө хаалгаж идэг те. Дээрэс нь одоо үндэснийхээ хилээ хаалгачлаа те. Өөрсдийнхөө нөгөө нэг хамгийн гол зүйлээ бас хаалгацсан шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо хувцсныхын соёлыг бас хаалгана гэхээс өмнө аягүй айж байгаа юм лээ. Тэгээд одоо энэ сайхан хувцаараа бүх зүйл дээрээ гоёж гангална л гэсэн тэр нөгөө нэг юм үндсэн философи нь яваад тэгээд одоо яг манахаас бол маш ихээр худалдаж авдаг өр Монголын эмэгтэйчүүд өөрхөн хурмынхаа өдөр нөгөө гоёлын дресээ өмсгүйгээр манай зааврыг өмсөж тэр хурмынхаа одоо үүлэг хийх тэр одоо юу ингэж авдаг. Тэгэхээр бид нар одоо хичнээн одоо Монгол гэж бодож байгаа ч гэсэн үндэсний үзэл аягүй байх хэвээр. Үндэснийхээ энэ соёлыг бүр тэгэж бас залуу хойч үеч гэсэн бид нар хөгжүүлэхдээ үндэснийхээ тэр үзэл тий үндэсний үзлийн минь гол зэвсэгч энэ дээл шүү дээ. Гол зэмсэг нь баггүй. Тэгэхээр энэ дээлийг бид нар амар сайн сурчлах хэрэгтэй. Тэгээ 7 хоногийн бол нэг өдөр нь бол дээл өмсдөг байх тий яах вэ? Байж болно шүү дээ. Тэгээ энийгээ дагаад маш олон үндэсний үйлдвэрлэгч дээл өгдөг хүмүүс чинь бас ажилтай тий ажилтай төрөлтэй болно л гэсэн үг шүү дээ. Тэр иймэрхүү шийдвэрүүд бас гарч байгаасаа гэж бас боддгийн. Тэгээд үзмчин ардын бас юг судалсан. Хормыг судалсан. Тэгсэн чинь хорм хийж байгаа эмэгтэйд нь 40 ширхэг одоо нэг хүмүүс өөр бэлэг өгдөг үзхэн дээлийн бэлгэлдэг. Тэгээд насаар өмсөх дээлийн бэлдэж өгдөг. Тийм бас соёл үүдээ нэ. Тэнгүүт одоо 40 хамаатантай бол 40 дэлт болох юм шүү дээ. Гэх мэтчлэн ингээд бас айгүй бас аягүй сонирхолтой гоё санагдсан. Тэгэхээр энэ маань өөрөө янз бүрийн нөгөө бэлэг өгөхөөс илүү бас тийм бас тодорхой хэмжээний насаар өмсөх дээлийн бас гоё ингээд бэлдээд өгчих ч юм уу тийм. Гэх мэтчлэн ингээд айгүй бас аустай гоё санаанууд бас байд юм билээ шүү. Ялангуяа бол бид нэр өвөр Монгол гэж ярьдаг тий. Хятадын маш их юм нөлөөсөн гэл тий. Бараг хятад хүмүүс болсон штэ гэж ярьдаг. Гэтэл бид нар бас тийм биш шүү. Өвөр монголчууд ч бас яг одоо Чингис хааны өв соёлыг яг бүтнээр нь авч болцсон арт түмэн гэж тодорхойлогддог. Бүр яслус жаншил тий. Тэр үүл янз бүрийн үүл хийж одоо жишээлбэл ингээл гаалт дахих ёсноос тэр нөгөө Чингис хааны тэр юуг тагч магт юм шүү дээ. Тэр мэрий чинь бүр ингээд ёслол төгөлдрөөр бүр ингээд хичээнгүүл ингээд авч үлдээ. Тэрийгээ бүр ингээд гүйцэтгүүлдэг тийм амар үнсгэлтэй артан байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг айгуу нэг жаргалтай хүнд юу тогтдог шиг тий. Бүх юмний ингээд одоо нэрнж байна, ориглонж одоо юу ч байдیں۔ Тий газар нутгинж байна тий. Сайхан ар Монгол гээд бүх юм байгаа мөртлөө яг энэ бахархлын үндэснийхэн бахархлыг жоохон ч гэсэн гээцсэн болоо гэж боддог. Энэ салбар бол үргэлж одоо нэг алхмаар өртөж алхаж загварын чих хандлагыг тодорхойлж байдаг. Тэгээ үүнтэй холбогдуулан 2025 оны буюу могой жилд хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа тренд болж байгаа дээлний загварын чих хандлагыг өөр нь хаашаа тодорхойлогдсон. За ерөнхийдөө одоо монголчууд мод монголоор тусдаг гэдэг ярьдаг гэсэн тийм. За тэгвэл бид нар бол өв соёлоо бол хязгаарч мартаж болно. Дээрэс нь одоо яг ингээд монголчуудын түүхийг аваад ингээд үзэхлээр за бид түрүү хэлсэнтэй 60-аад онд социализмын үед одоо бидний бас тарих угаалтанд маш их нөлөөсөн л доо. Тэр нь юу гэхээр Монгол одоо хувцсыг баг халж исэн үе гэж хэлж болно. Зөвхөн одоо юу гэдэг малчд буюу нэгдэлчин үдэл санаатай хүн зөвхөн дээлээ өмсдөг тий. Одоо скетэн буюу одоо боловсралтай хүн костюм өмсөж зангигаа зүүх ёстой ч гэдэм үү тий. Иймэрхүү тарих угаалтууд аюух байдаг гэсэн л та. Тэгээд тэрнээс одоо ингээд нөгөө
одоо бидний хамгийн гол нь юу юм бэ? Бид нар ч өөрөө нөгөө тусгаар тогтнолт Монгол улс шүү дээ. Гэхдээ бид нар өөрсдийнхөө тэр байдаг өв соёлоор бид нар хангах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо би бол тэгж боддتي. Ер нь Монголд хаач явсан одоо манай одоо төрийн одоо юу төвшөөдүүд те. Дээрэс нь урлаг соёлынх нь Монголоос сурсалж байгаа тэр хүмүүс сайхан Монгол дэлээ өмсөд явах шиг те. Ямар нэгэн эльви Кристиан Диоршоос илүү үнцэнтэй байх тэр үндэсний үзлийг бид нар өгнө бий болох ёстой л доо. Хамгийн гой хувцсан бол дээл гэж л ойлгохыг тэр ойлголтыг бол бид нар одоо дизайнер миний хувьд ч гэсэндээ тэрийг л төрүүлэх нь гол чухал тий хүмүүс ч гэсэн тэрийг илүү их хэрэглээсэ гэдэг үгнээс одоо сүүлийн үед бол яг баяр тий одоо баяраар ер нь дээл бол бараг л Монгол дээлээ өмсөхгүй хүн эвгүй харагддаг болчиход байна шүү дээ. Дээр үт чи Монгол дээлээ өмсөнгүүт 60-аад оны үед бол арай эсэргээр Монгол дээлээ өмсөнгүүт тэр нь жоохон бүдүүлэгч гэдэг юм уу эсвэл малчин ч юм уу гэдэг тийм сэтгэхүүгээр бид нар хүмүүцсэн байхгүй юу? Өчнөө кинонд хүртэл гардаг тий кинонд ч бас гардаг бид нар нөгөө нэг хүүхд залуучуудад нэвтрхий төлгөөл ном зам үздэг шүү дээ. Тэнгүүт дээл өмссөн бол малчин л гэсэн бид нар тийм хогтгор малчны хувцс гэж ойлгодог тийм хэмжээнд байсан юм маань одоо бол бид нар дээлээрээ гойдог болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө маш одоо соёлын төвшөнд бол тий яг маш том ингээд алгалт хийцэн бид нар одоо яг өөрхөн үндэсний өв соёлыг бол хаач өөрөө бахархалтайгаар гоё өмсөх тэр соёл маань бий болж байгаа болов уу гэж үнэхээр бас одоо бодож баярлж явдаг аа. Жил бүрийн нэг ийм онцлогуд байдаг шүү дээ. За энэ жил бол тод дээлтэй, нудрахтай ч юм уу. Тэгээд тэр онцлогийн хувьд та ярил энэ жил ер нь хүмүүсийн сонирхол хаашаа чиглэж байна. За тэгээд манайх ч одоо байгууллагад нэг 10 жил болж байсан болж байгаа брэнд. Тэгээд ерөнхийдөө нэг 2013 оноос эхлээд манайх дээл төрүүлж гисэн. Тэгээд яг энэ хугацаанд бол ерөнхийдөө Монгол хэлийг бас нэг бас төдийлөн бас өмсөж хэрэглэдэг байсан. Тэрийг яг бүр өдөр тутмын хугацаанд бүр ингэж нэвтрүүлэхийн тулд манайх бол тасралтгүйгээр одоо ингээ 10 жил ажилласан байгаа. Тэгээд яг ингээл одоо энэ жилийн цагаан сарын гоёл ямар ах юм те. Энэ жилийн наадмын гоёл ямар ах юм ингээл ерөнхийдөө хүмүүс асуудаг л та. Гэтэ үндэсний гоёл гэдэг маань өөрөө те одоо нэг уламжлалт хэм маяга эвтгэхээрээ бас нэг тийм гоё биш. Зарим хүмүүс бол ойлгодог гэж ойлгодог. Шилбэтэл бол Монгол хувцас гэдэг тий. Гэтэл тэр маань бас өөрөө цаагаараа маш их утга учиртай тий. Заавал шилбэтэй бол Монгол хувцас бас биш байхгүй юу? Тэрнээр чинь маш олон утга агуулга бэлэгдэл тэр бүгдийг агуулж байдагаараа аяг онцлогтой. Тэгээд энэ жилийнх бол мэдээж мод бол илүү л гоё уламжлалт тал руугаа илүү их орж байна. Жишээлбэл одоо нөгөө хүмүүс маань өөрсдөөс маш тийм түүхээ маш судалдаг болсон байна. Дизайнерууд те тэр одоо нөгөө гаргаж байгаа тэр илэрхийлэлээ гаргахын тулд те би бол ингэж харж байгаа. Одоо миний үзэл бодол ерөнхийдөө илүү их уламжлалт хийм маяга одоо түүхээ л илүү их гоё уламжилт одоо дахин гаргаж ирэх нь л амар гоё. Одоо инновац гэсэн илүү гоё бүтээл болоод байгаа байхгүй юу? Тэгээд сайтар мартагдсан юм хамгийн сайн мод үйж чаддаг гэдэг шиг те тэрнтэй муу адилхан одоо яг тэр гоё үндэсний хэм маягийг яаж амар гоё инновац шингээж те яаж гоё тэр бүтээлээс туурах нь гэдэг нь өөрөө аягүй чухал болоод байгаа. Тиймээс шиг Монгол дээлнүүд одоо хаасаагүй л хийж штэ те харцангуугаар бодвол одоо Монгол дээл уралдаг хүмүүс маш их болсон те салонууд байна те дизайнерууд байна те Монгол дээлээр ингээ уралдчихад юугаараа гоё хамгийн гоё онцлогтой байгаа гэхэлэр ерөөсөө нөгөө яг нөгөө мэрэгжлийн дээрэс нь яг тэрэн дээрээ яг тухайн одоо жилийнхаа өнгө нь тусгагдсан юм уу тий. Тэгэхээр одоо яг уламжлалт хийм маяг гэж байгаа өөрөө мод биш байхгүй юу? Одоо нөгөө яг л нөгөө мартагдсан зүйлийг амар гоёор ингээд сэргээж гаргаж ирээд тэрийг ямар өнгөөр ямар гоё инновац шингээж тий ямар гоё уран бүтээл сэтгүүгээр хүмүүст хүргэх нь гэдэг нь айгүй чухал байгаа. Тий. Тиймээс шиг мод одоо яг жишээлбэл тийм мод болж ийм болж ингэж байхгүй. Илүү л уламжлалт тал руугаа илүү их одоо за жишээлбэл одоо нэг юм одоо нудрахтай Монгол дэллэг тий бүр ингэ зөөсгөл гоёлоор ингээл илүү их ингээд өмсчүүл тэр маань илүү гоё ч гэдэг юм уу тий гих мэтлэнгээр. Орчин үеийн дээлний чиг хандлага бол мэдээж одоо ердөөд дээлний хандлагыг одоо яаж тодорхойлох вэ гэхээр уламжлалт юм маань тодорхой хэмжээгээр уламжлалтаар ингэ явагдаад байж байгаа. Жишээлбэл нэг тийм тогтсон юм байдаг л да. Нудрах цэнхэр байх хэвээр тий.
Дээрээс хар дээл өмсдөгөө гэх мэтлэнгээр тий. Гэхдээ энэ маань бас орчин үед бас яг тийм цохимжтой биш аахгүй юу? Тэгэхээр энэ дээр бид нар нөгөө одоо жишээлбэл нөгөө дизайнер хүмүүс чинь яаж одоо өөрчлөлт оруулах гэхээр өнгөний тэр нөгөө гоё тий цохимжийг яаж оруулах, өнгөний одоо цохимжуудыг яаж хослуулах гэдэг байдлаар бас шийдэж өгдөг л дөө. Тэгээд орчин үед болохоор мэдээж нөгөө илүү уламж тал руу гэж бид түр ярьжсэн тий. Илүү одоо нөгөө зүүсгэл гоё л доо бүтэн тий. Одоо нөгөө бүтэн нээл гэж ярьдаг да. Бүтэн одоо нөгөө мандах нарын малгай гоё тий. Дээрэс нь нөгөө бүтэн төрийн бүсэн гоё тий. Тэгш төрийн дээл нь гоё л тий. Дээрэс нь хан төрийн хантаас нь гоё л. Дээрэс нь түшиг төрийн гутал нь гоё л гэдэг. Бүх цогцоор нь ингэж үндэснийхаа хим маягийг илүүх ингэж нөгөө хувцсан дээр илүү гоё шингээж өгч одоо жишээлбэл бүр эртний амар гоё ингээд нөгөө дээр үе хийц илүүх модонд орж ин л тоо. Дээр үе хийц зөв ороох тий. Бүр ингээд хөдөлмөр шингэсэн, инновац шингэсэн тэр болгоныг илүү хүмүүс илүүх ингээд таашаа хэрэгэлдэг гэсэн юм уу хардаг штэ. Тэгээ ялангуяа нөгөө дээр үед хэрэгжилжсэн одоо янз бүрийн хээнүүд тий. Тэрний ажиллагаануудаар тий одоо илүү их ингэж хувц руугаа илүү их оруулж өгдөг ч юм уу 100 ороох байна. Тэгээ дээрэс нь нөгөө жижигхэн сувд тий хорхон сувдаар хийсэн тий тэрийг одоо ланц хийж янз бүрийн хээнүүд ингэж чимэглэгч гэдэг юм уу тий. Гэх мэтлэнгээр айгуу тийм юм бүр л илүү нарийн тансаг, бүр л илүү зохиомжтой, бүр л илүү гоё олон өнгөнүүдийг хоршуулж тий яаж гоё дээл урлах уу гэдгийг бас манай урчууд бас харуулж байна. Дээл бүтэх процессын талаар за ялангуяа за бид бол нийтлэхээр дээл хийдэг, дээл өмсдөг гэж хараад байдаг те. Гэхдээ танай брендийн хувьд бол одоо нөгөө хувь хүн зориулсан дахин давтагдчихгүй чамин тансаг гэдэг утгаараа хүмүүст их үнэлэгддэг. Тэгээ тэр ч утгаараа дизайнер хүний хувьд дээл бүтэх процессыг хамгийн чухал хэсэг нь хаана орж тий. Дээл бүтэх гэдэг процесс маань өөрөө мэдээж угаасаа нөгөө завар бүтэх шиг гэж байдаг. Тэр завар маань эхлээд мэдээж дизайнерын оюун санаанд нь төгөлж ирж тий зураг болж гарах хэвээр. За тэгээд зураг болсны дараа тэр маань мэдээж эсвэр дээр очино тий. Тэрэн дээр тохируулж одоо материалын сонголт хийн. Эсвэл гоё одоо материал байлаа гэхэд гоё материалаа хараад дизайнер өөрийнхөө одоо нэг тэр материал тохирсон тэр загварыг гаргах ч гэдэг юм уу тий. Энэ маань ерөнхийдөө ялгаагүй л дээ. За ямар ч гэсэн дизайнаас гарлаа мэдээж тэгээд эсвэр дээр очино тий. За тэгээд эсвэр дээр хэсэгдээд оёдол дээр оёно. Тэгээд дараа нь хамгийн сүүлд нь болохоор нөгөө шил падах тий чимэглэх, гар шидээсэх тий гэх мэтлэн ажлуудаа ингээ ерөнхийдөө ингээд хийгддэг манай салааны хувьд. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө олон дамжлагуудаар одоо ингээд одоогийн мэдлээ ингээд дөрвөн дамжлага байгаадаас тий дөрвөн юм дамжлагаар ингэж гарч тий яг ингэж бүтээл болж гардаг. Одоо брэндээ бий болохдоо хүртэл ерөөсөө дахин татчихгүй тэр юмыг тий хүмүүс санал болгоё. Монголд ерөөсөө яг ийм бизнес тухайд бол ерөөс байгаагүй. Яг одоо яг юу гэдэг юм те. Одоо би дасан салон гэж хэлэх юм да. Торгоос өөр байгаагүй. Торго бол угаасаа мундаг одоо төгтөө те. Тийм байсан. Тэгээд яг тэгтээ торгож яг үндэсний хувцасаараа байсан. Би болохоор гарч ирэхдээ манайх гарч ирэхдээ гоёлоо хувцаар гарч ирсэн байхгүй. Тэгээд сүүлийн үед л одоо яалтчгүй нөө дээлний хэрэгцээ маань маш их олсорж байгаа, их ихсэж байгаа учраас яахахгүй дээл рүү орчод байгаа. Тиймээс би бол нөө яг гоёлын дресс тий тэр дундаа одоо корсет гэх мэтлэн зүйлүүдээр илүү их дагнаж ажилладаг байсан. Тэгээд яг нөгөө дахин татчихгүй цор ганц гэдэг утгыг хамгийн нөгөө нэг хувцалган дээр илүү шингээе гэж ерөн зорьсон байна. Тэгээд захиалга хувцас манайх чинь захиалга хувцас тэгээд нөгөө дахин татчихгүй тэр нөгөө загвараа бас загварын шоу хийж ерөнхийдөө бас хувцснуудаа бас ингэ сурталчилж эхэлсэн. Тэгээд тодорхой хэмжээгээр энэ маань бас одоо ингэ бодохоор одоо 10 жилийн өмнө шүү дээ тий. Тэгэхээр тухайн үед бол бас хүмүүс аяг ойлгохгүй одоо нөгөө түрүү ирсэн тий ойлгодгоо нөгөө одоо энэ яг л амин үдээ идэв. Яагаад ингэ тэгэхээр тэр маа бүтээл маань өөрөө аргагүй. Одоо жишээлбэл яагаад нөгөө октогтур гэж яагаад хүмүүс тэрийг сайн ойлгодгоо гэхэлээ одоо нэгд бүтээгдэхүүн дээр зарцуулж байгаа тэр цаг хугацааны хувьд 70-80% нь одоо гар ажиллагаагаар буюу тий ингээд шингэдэг учраас тэр маань октогтур болдог байхгүй. Тэнгүүт
маш их цаг хугацаа ордог тий. Маш их хөдөлмөр хүч шингэдэг. Одоо массын хувцастай харьцуулдаг хүмүүс. Массын хувцас одоо массын дээл ийм байхад танах яагаад үнэтэй. Яагаад ийм байгаа гэдэг тэгж ерөнхийдөө ярьдаг ус. Одоо бол ерөнхийдөө харьцангуй гайг болсон. Монголчууд маань энийг ч ойлгодог гэсэн. Октор нь ямар юм тий. Дахин татшгүй нь ямар юм. За октор нь манай октор брэндийн одоо дээл нь ямар юм тий. Юугаар онцлогтой. Юугаар эднийх ялгараад байгаа гэдгийг л амар сайн ойлгодог гэсэн болов уу гэж бодож байна. Энэ жилийн үед цагаан сарын дээлний үн танахт хэдээс хэдийн хооронд хэлбэлцэж байна. Манайх сая 200-аас эхлээд байгаа. Тэгээд тодорхой хэмжээгээр сая 2-оос дээш юм шүү за. Тэгээд хүмүүс болохоор тэгээд үнэ бичгээл те нөгөө манай сайтн дээр битүү тийм бичгнүүд байлаа. Тэгээд үнэ яг бичиж болно. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр хүмүүс чинь айгүй бэлэм айгүй дуртай тий. Айгүй бэлэм дуртай. Тэгээд ялангуяа бас зах зээлийн өрсөлдөөн дунд тий. Үнэ хамаагүй ус бичиж болдгоо тий. Тодорхой хэмжээгээр бид нэр үнэ бичингүүт жаахан хямдхан хийгээд энэ нөгөө бүтээгдэхүүнийг арай хямдхан хийгээд би эднээс арай хямдхан үнэлээд би захиалга авчих гэсэн хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бас эднээс бас болгоомжлдог. Тий. Тэгээд үнэ ерөөсөө бид нар бас тавьдгүй. Тэгэл үнэн нууц юм уу? Яагаад ингэ үнэн? Үнэхээр үнэн сонирхоод үнэхээр тэр хүн сонирхож байвал боцрууцтай л асууж хэрэгтэй. Тэгэхээр бид бол одоо бүх цаг үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргая гэдэг ингэ ярьдаг. А гэвч нөгөө талдаа бидний одоо хамгийн том нэг зовлон бол бид импортын хамааралтай буюу бид бол одоо дээлний бараа материал түүхий эдийг бол бас Монголда үйлдвэрлэж эхлэегүй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр харин тий. Энэ дээр бол угаасаа дизайнер хүн болгоно л жоохон сэтгэл дундуур байдаг. Ягаад тэгэхээр мэдээж бид нэр заримдаа айгүй хатархдаг л та хөгжингөө орнууд дээр очивол Солонгост ч юм уу тэгэл эсвэл ханжаа манжаа дээр очивол тэгээд яг торгон дээр очивол тэгэл бүх юм ингээл гараараа барьж үзэл ерөөсө бүх сонголтууд нь байж идэг тийм за зузаан материал нэмгэн материал өнгөн ингээл ингэчтэй бид нарт бол ерөөсө хамгийн их зовлон нь болохоор энэ зовлон байдаг ерөөсө одоо тэр улсуудын дизайнууд бол жаргаж байгаа байхгүй юу? Бүр ингээд жаргалтай амар гоё ингээд хүссэн юм байж идэг тий. Орлуулна гэсэн юм байхгүй тий. Гэх мэтлэнгээр бидний хувьд бол аюу хэцүү. Тэгээд ерөнхийдөө бол одоо яг тэрнээсээ бид нэр одоо хайлаад тий. Бид нэр үнэхээр материалыг үйлдвэрлэж чадахгүй бол бид нэр өөрсдөө энэ дэр инновац гаргаж болно шүү дээ тий. Бид нэр тэр материалыг өөрсдөө гоё ингээд дахин тогтсошгүй материал бий болгоё л доо гэдэг одоо үндсэн бас дизайнерууд бас хөгжүүлж байгаа байхгүй. Одоо энэ маань бас нөгөө байхгүйн зовлон чи өөрөө хүмүүсийг хөгжүүлдэг тий байхгүйн зовлон гэдэг юм аа. Тийм гонгод бид нар ер нь бол би бол Монгол дизайнерууд аяга мундаг гэж хэлнэ. Тий яагаад гэвэл өөрсдөө тэр ширээсээ хийгээл тий тиймсэд ингээл материалыг одоо өөрсдөө баг үйлдвэрлэдэг байгаа байхгүй. Материалын багтуураа үйлдвэрлэж штэ тэр чинь өөрөө амар гайхалтай. Тэр чинь тэр мэрэгжил чинь бүр гадаадад өөр тусдаа мэрэгжил байдаг байхгүй. Материалын одоо нэг багтуур бий болгож зохиодог дизайнер гэж тусдаа байдаг байхгүй. За тэгээд бид нар чинь болохоор тэрнээс чи одоо юу хараат болохоор өөрсдөө тэр материалуудаа гоё ингээ багтуулаад илүү бүтээгдэхүүний илүү гоё инновац гэсэн болгож бас чадчих байгаа нь бас даваа талан болоо гэж би бодоод идэв. За тэгээд сая бид нар Чингис хааныхаа хувцсыг хийсэн. Тэгээд одоо яг 13 дугаар зууны буюу Чингис хаанд хэрэглэгдэжсэн одоо хамгийн их өнөр магадaltaй буюу Чингис хааны торог гэж нэрлэгдсэн жигүүртэй арслан гэдэг арслангийн хээгээр бид нар ингээд торог үйлдвэрлэх ажилд ингээд орсон л доо. Тэгээд нөгөө үйлдвэрлэх процесс маань өөрөө амар хэцүү. Яг тэгэхээр нэг туршин, хоёр туршин, гурав туршин тэгээд материалынхаа шин чанарыг ингэж яа тодорхой хэмжээгээр материалынхаа утсыг сонгоно, өнгийг сонгоно гэд өөрөө бас юм процесстэй ажил явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр надад бол хамгийн нэгдүгürt бол одоо нөгөө бид нэр яаж хөгжих вэ гэдэг маань ерөөсөө л материалын одоо импортоос оруулж ярьдаг бүтээгдэхүүнийг бид нар өөрсдөө үйлдвэрлэх тийм хүчин чадалтай байх ёстой юм гэдгийг амар сайн ойлгоод байгаа. Тэгээд Монголд бол одоо эдгээр үйлдвэрүүд те одоо материалын үйлдвэр, давчны үйлдвэр, хувцсрын үйлдвэр те гэх мэтлэнгээр одоо нөгөө шилэн бүтээгдэхүүний үйлдвэр одоо бидний нөө чимгэлдэг те тэр чимгэллийн үйлдвэр, утасны үйлдвэр гэдэг ерөөсөө одоо хийх ямарч боломжгүй юм шиг санагдсан. Аюу хэцүү. Яагаад гэвэл нэгдүгээрт
бид нар чинь ахаал нэг тоног төхөөрөмжийг оруулж ирнэ тий. Ахаал нөгөө тэрэн дээр ажилдаг одоо нөгөө химчд Монголд байхгүй шүү дээ. Тий. Тэрийг ахиж боловсруулна гэдэг. Энэ маань өөрөө аюу удаан жилийн одоо нөгөө нэг төлөвлөж хийх ажил юм билээ. Тэгэхээр хувцсанд нөлөөлөх сэтгэл зүй гэдэг нэг зүйл бас яригддаг. Тэгэхээр хүн ямар хувцс өмссөн байхаас шалаад тухайн хүний сэтгэл зүйн байдалд өөрчлөлт үзүүлж болох уу? Тий болов яах вэ? Хамгийн гол юм чинь ерөөсөө тэр бид нар стил имижтэй гэж ярьдаг те хүмүүсийг. Стил имижээ яаж тодорхойлох вэ гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэл бид нар тэр стил имиж гэдэг юм чинь ерөөсөө хувцас шүү дээ. Тэ хүн одоо нэг өмссөн хувцсан дээрээсээ бүр хамаарад хүний характер өөрчлөгдөх боломжтой байхгүй. Одоо жишээлбэл одоо нэг эмчүүлээд стилийн хувцас үзвэл халахалт нь хүртэл өөр болчдөг тийм. Гоё одоо Монгол дэлээ өмсөнгүүд яалтчгүй гэцээ татал тийм нургаа тэгслэл ингээ нөө цэх ингээ суух ингээд цанаасаа л юм нэг сэтгэл зүй байдаг шүү дээ бидний юм тий тэх ёстой гэдээ ойлгоцсон. Эсвэл даадах хүмүүсэрс нөлөөсөн ч юм уу тий гэх мэтлэн ингээд тэгэхээр спорт хувцас өмсчөнгүүд л алхалт хүртэл өөр болдог тий ингээл сууж маж анарчл бүр арай өөр болоо л тий. Тэгэхээр энэ маань өөрөө бас хувцсан бас нөлөөлдөг. Нөгөөтэйгөр бүр эсрэгээр бас өөр байдаг. Одоо хувцсанд одоо нийгмийн одоо сэтгэл зүй бас яаж нөлөөлөх вэ? Тэ нийгмийн хөгжил яаж нөлөөлөх вэ гэдэг чинь бас өөр. Тэ тийм болохоор одоо жишээлбэл одоо сая ковидын өмнөх үе, дараах үе гэж бас өөр байдаг байхгүй. Өмнөх үеийн хувцсны хөгжил ямар байсан, дараах үеийн хувцсны хөгжил нь ямар болоод байгаа өөрчлөгдөж байгаа гэдэг. Тэнгүүт өмнөх үед бид нар минимал стилийг илүү чухалж үзсэн байхгүй. Ялангуяа хүний ерөөсөл хүний амьдралын хэм маяг минимал байх хэрэгтэй гэл те. Минимал амьдрал хамгийн чухал. Минимал амьдрал хамгийн гоё гэд ерөнхийдөө тэр ойлголт өгсөн шүү дээ. Ковид өвдөх байхгүй. За тэгэнгүүт ковидын дараа яаж л өөрчлөгдсөн гэсэн чинь хүмүүс ахаад нөгөө за хийх газрууд ч маань илүү ингээ одоо нөгөө ирэх хаагдаж эхэлсэн шүү дээ. Илүү гэрээ хорионд ороод ингээл ингэнгүүт хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа юм хүмүүс буцаад тэр ганган байх тэр сэтгэл зүйг олж авсан. Олж авах ч яг уу буцаад эргүүлээд ирсэн тэр хүмүүс. Тэ хамгийн гоёороо гоё хувцалж тий хүний амьдрал зарим нь бүртэл тэгж ярьж байгаа. Хамгийн гоёор л хувцлаа. Хүний амьдрал аюу богинохон шүү дээ. Гоё хувцал өмсөе л доо. Тэ гэх мэтлээ ингээд. Жишээл тэгээд дээрэс нь одоо нөгөө хүмүүсийн гангарах одоо ямар үедээ илүү гангардгийг тэ ямар үедээ хүмүүс даруухан болдгийг ерөөсөө сэтгэл затай маш холбоотой байхгүй юу. Жишээлбэл одоо бид нар ингэдэг одоо нөгөө харилцагчтайгаа уулзаад бас стил имиж ингээд тодорхойлж байгаа. Тэнгүүт тухайн хүний бас ингээд нөгөө ертөнцийн үзэл маань хувцсанд маш их нөлөөлдөг байхгүй юу. За тэгээд жишээлбэл даруухан хүнийг би 1000 тодох өнгийн хувцсаар одоо тэр хүнийг одоо би ингээд сэтгэл санааг нь өөрчлөх гэж чадахгүй ш. Тэ тэр хүн ч өөрөө тэр ертөнцийн үзэл нь өөр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань бас айгу ингээд амьдралын хэм маягт айгу ингээд нөлөөлж байдаг. Хийж байгаа ажил нөлөөлнө. Тэ дээрэс нь одоо өөрийнх нь үзэл санаа нөлөөлнө. Тэ дээрэс нь бас хүмүүсээс айж чинь тэ гэх мэтлэнгээр ингээд ерөнхийдөө хүмүүс ингээд маш их ингээд стресстэй байдаг гэдэг юм нь анзаарэгддэг л та. Одоо намайг ингээд товцолчод хүмүүс юу гэж хэлэх болоо юу гэж бодох юм аа санаа зов шүү дээ. Би ч ийм болон гэст амьдралдаа өмсөж чаддгүй. Эсвэл өмсөж үзээгүй. Бүр зарим хүмүүс ч улаан өнгөнөөс айдаг хүмүүс байгаад байдаг байхгүй. Тэнгүүт би энийг бас юугаараа бас ингээд яг ийм байгаад байна. Хүмүүсийн сэтгэл зүй яагаад ийм байгаад байна гэд монголчууд яагаад ингээд бараан хувцсанд илүү их ингээд дуртай болцсон юм бэ? Тэнгүүт эн чинь нөгөө нэгдүгээр цагаа гарт холбоотой. Хоёрдугаарт нийгэмтэй маш асар холбоотой. Одоо нөгөө хүмүүс нэлээ гутран болсон л гэсэн үг. Ер нь бол гутранг тэгээд үзэл санаа нь өөрөө нэг хязгаарлагдмал болоод ирэнгүүт хүмүүсийн хувцсны сонголт ч гэсэн өөр болдог. Тэ дээрэс нь монголчин шороотой, юутай тэгэл нөгөө уугач харчгаас гэсүүлэл гэх мэтлэнгээр хувцсанд нөлөөлдөг тэр чинь аюу их байхгүй юу? Одоо жишээлбэл монголчууд цайвар хувцс ер нь өмсдөг шүү дээ. Тэ цагаан хувцснаас баг айдаг шүү дээ. Тэ цагаан хувцс өмсчихэд маргааш нь хавалтай чинь тэ гэх мэтлэнгээр. Энэ бол эдийн засгийн цаана нэг юм яваад байгаа байхгүй юу? Цагаан хувцас угаан дахиад нөгөөх нь хоолно эсвэл яхаад хиймдэг нь гэл амар асуудалтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр цагаагаар бас маш их нөлөөлдөг хувцсан дээр. За тэгээд дээрэс нь нийгмийн одоо сэтгэл зүй буюу нийгэмд болж байгаа
одоо томоохон үйл явдлууд хувцсанд бас нөлөөлдөг. Жишээлбэл дайны өмнөх үе, дайны өмнөх жил гэдэг. Тэгээ одоо сая ковидын өмнөх үе, ковидын дараах гэдэг шиг хувцсанд бас нөлөөлж байгаа байхгүй юу? Дайны өмнөх үе ямар байсан гэд аваад үзэхлээр тий илүү одоо ингээл тансаг байсан. Дайны дараа ямар байсан гэсэн чинь хүмүүсийн сэтгэл санаа амар дай үтцсэн хүмүүс чинь тий илүү минимал болох жишээ нэг гэдэг юм тий. Гэх мэтлэнгээр бас ингээ өөрчлөгддөг байхгүй юу? Монголд ер нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад хэр таатай байдгийн бэ? Ер нь бизнес эрхлэгчтэй уулзаад явж байхад бол энэ дээр бол одоо маш олон зүйлийг ярьдаг. Энэ чиглэлд бол төрийн бодлого чиглэл маш их дутагдaltaй байна. За нөгөө талаасаа дөнгөж боожж байгаа, авчраа олж байгаа бизнес эрхлэгчдэд нөгөө татвар нийгмийн даатгалын шимтгэл гэж ороод ирдэг те. Тэгэхээр ер нь бизнес эрхлэгчдэд цаашлаад төрийн бодлого шаардлагатай дутагдaltaй байна. Тий. Мэдээж төрийн бодлого бол маш дутагдaltaй байдаг. Тэгээ сонгуул болгоод л бид нар хардсан шүү дээ. Тий. Байгалийн баялгаа ингэж зарцуулна. Байгалгаа бид нар ингэж ухаж төхөн гэж ярьдаг хүмүүс шүү дээ. Гэтэл хамгийн гол юм чинь бидний нөгөө ерөөсө хүн гэдэг дээр ойлгодгоо. Бидний баялаг юу юм бэ? Монгол улсын баялаг юу юм? Тэр хүн байхгүй. Сайтар хүмүүцсэн хүн өнөөдөр хамгийн сайхан гоё зүйлийг хийгээд тий авч чадсан шүү дээ. Тэгэхээр энийг хүмүүжил талаас одоо хүмүүсийг бэлтгэх талаас илүү анхааруул тий. Хүний хүчинд тий хүнийг хөгжүүлэх талаас илүү анхааруул надад ер нь зүгээр санагддаг хгүй. Тэгэл нөгөө сонгуул болоод яг ингээл үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн ерөөсөө ганц тийм байдаг байхгүй юу. Яаж хөгжих гээд байгаа Монгол улс үйлдвэрлэл хөгжихгүй яаж хөгжих гээд байгаа тий. Хүмүүсээ хөгжүүлэхгүй яаж хөгжих гээд байгаа тий. Тийм болохоор энэ маань өөрөө чухал. Одоо жишээлбэл ингээд яг Монголын загварын салбарыг одоо яг зөвхөн одоо би салбар дээр л ярьж байна. Өөр бизнесийг бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр Монголын загварын салбарыг одоо яаж хөгжүүлэх вэ гэхээр эхлээд бид боловсрын хүчин амар сайн бэлтгэх хэрэгтэй. Амар сайн. Одоо социализмын үед болохоор маш сайн бэлтэж чадчихсан. Тэр яадаг байсан гэсэн чинь одоо хүмүүсийн техникум төгсөөл те шууд нөгөө юуны мэрэгжлийн одоо сургуулиудад явуулдаг гэсэн. Одоо жишээлбэл одоо материалын хиймж те хиймж гэсэн мэрэгчлүүдээр явж байгаа. Энд чинь өөрөө материалаа судалж байгаа те. Дээрэс нь одоо тэр нөгөө материалын орц морс бүх юмыг гаргаж ирнэ. Одоо бол Монголд хиймж гэсэн мэрэгжил байхгүй шүү те. Энэ хиймж чинь өөрөө үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол хүчин чадал. Гол хүчин зүйл байхгүй юу? Тэгээд технологичийг бэлтэж байгаа те. Гихмичлэнгээр одоо ерөөс ингээд яг мэрэгжлийн одоо нөгөө дизайнерууд ойлчин тий ингээд шат дамжлагаар ингээд бэлдэж явуулдаг гэсэн юм л дээ дээр үед социализм үед чинь шууд л ингээд сургууль явуулчихна. Тэгээд тэр маань 4 жил 5 жил сураад Монголд ирээд Монголоо үйлдвэр дээр ажиллаж тэр туршлага бид нартай хүмүүстэй хуваалцж тий тэгж үйлдвэрлэл хөгжижсэн ер нь түүхтэй л дээ. Тэгэхээр энийг бол шат дамжлагаар л ер нь хийх хэрэгтэй. Одоо бол яг тийм мэрэгжил сонгодог хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Хүн болгоо дизайнер болохыг л хүсэж байна. Оюутан болохыг хүсэхгүй. Тэ технологич гэсэн мэрэгжил байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө хөгжих айгүй асуудалтай байгаа байхгүй. Тэгэхээр энийг бүр цаанаасаа бодлогын зарчмаар тэ олон жилийн өмнөөс тэ яг ингэж шатаар дараалал хөгжүүлж л явах хэрэгтэй. Надад бол Монголд ерөөсөө загварын салбар хөгжил ерөөсөө харагддаг. Мэдээж одоо дизайнерууд бол угаасаа сайн бэлтгэж байгаа. Дизайнерууд бол аюу сайн төрөн гарч байгаа шүү дээ яг хэсэм дээрээ. Аюу олон дизайнерын сургууль байна. Гэтэл оюутчны сургууль гэж байдаг. Дээрэс нь технологичны сургууль байдаг. Гихмичлэнгээр энэ өөрөө шал харцангуй ойлголттой байгаа байхгүй. Тэгэхээр маш олон дизайнер төрөөд яах юм бэ? Оюутлах хүн байхгүй. Технологич юм байхгүй. Нөх хиймч нь байхгүй. Учираас энэ маань өөрөө хөгжихэд доогтол үсчихэж байгаа байхгүй. Доогтол үсээд зах зээлд гарах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамж нь бидэнд хэр байдгийг нөгөө талаас үүнд тулгарч байгаа бэрхшээлүүд юу вэ? За мэдээж одоо боломж бол мэдээж байгаа. Тийм. Тэгээд хамгийн гол нь бас бидний хувьд бас одоо хамгийн гол юм мөнгө хэрэгтэй. Тийм. Одоо жишээлбэл мэдээж хувцаач танилцуулах хэрэгтэй тий хүмүүс. Тэндээ оршин тогтнохын тулд бид нэр өөрсдийн гэсэн одоо яг л брендийг үүсгэх шиг тий бас адилхан юм. Гэхдээ монголчуудын одоо яг юунаас бол бид нар нөгөө яг
яг судлаад үзсэн л дээ яг энэ талаар бас маш их мөнгө орохоор харагдчихсэн. Тий. Тэгээ ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй. Мэдээж боломжтой. Монголын дизайнерууд бас голлогдох төвшний биш тий. Гэхдээ мэдээж нөгөө яг одоо дэлхийд одоо хэрвээ одоо жишээл би Америкт ч юм уу тий нэг очлоо гэхэд тэр газар маш их судлах хэрэгтэй. Би ч өөрөө хөгжих хэрэгтэй байхгүй. Би өөрөө хөгжиж ийж тий. Тэр хүмүүсийн сэтгэл зүг бас ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүг би өөрөө судлаад тий. Одоо баг дунд нь орж бас сайн судлах хэрэгтэй. Одоо нэгээс 2 жил амьдардаг ч юм уу. Тэгжээч би бүтээлээ тэр хүмүүсийн сэтгэл зориулж гарах хэрэгтэй. 3 сая ам дээр бараг л маш олон ингээд нөгөө дээл хийдэг ч гэдэм үү те. Дээрэс нь хувцсны бараг л брэнд айгүй олон брэндүүд ингээд гарч ирж байгаа байхгүй. Гэтэ энэ дээр бас чанартай ч байна, чанаргүй ч бас байгаад байгаа. Тэ. Тэгэхээр Монголд бол энэ бол хангалттай гэж бодож байгаа. 3 сая хүн ам дээр те хідэн бараг л одоо миний мэдхээр бараг хідэн ч брэнд ам би бол багхгүй. Тэгэхээр дэлхийд нөгөө төдөөгүй энэ хувцсны салбар гэдэг маань өөрөө юм гоё үнцэнтэй салбар, дээрэс нь гоё салбар учраас хүмүүс ингэж ордын болоо гэж бодоод байгаа. Тийм. За тэгэхээр сүүлийн үед загварын чиг хандлага өөрчлөгдөхөөр Монгол үндэсний дээл хувцсны ерхий хэв шинж алдагдж байна. Хит одоо ганган чамин байдал руу орж ийн гэдэг. Тэгэхээр энэ тал дээр таны санаа бодол. За би бол энэ талаас айдгүй. Тийм. Тэгээд мэдээж хэв маяга хадгалж өгөх нь маш чухал. Гэхдээ бас тэр маань бас орчин үетэйгээ бас хөл нийлүүлэх нь чухал. Тэ. Энэ хоёрыг одоо дэнсэлчиж бас сайн бүтээл гаргах юм болоо гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бүр л одоо тэрийг нөгөө гутаанд доромжилж одоо Монголынхаа өв соёлыг гутаанд доромжлоод одоо үндсэн утгыг алдагдуулахгүй бол энэ бол байх хэвээс хөдлөхгүй. Ялангуяа одоо бид нар чи одоо яг энэ нийгэм дээр те одоо зөвхөн Монголда бид нар амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр одоо би бол яг бүтээл дээр бас энийг айгүй зөрөгтэйгээр оруулдаг байхгүй. Тэр хүмүүс айгүй хөшөмжл авдаг. Гэхдээ мэдээж янз янзаар л үүсэх хэрэгтэй. Би уламжлалтаа ч хийдэг те тэрийг эвдэлж чадна гэдэг л би байр сууриас ерөнхийдөө загварыг одоо зөрөгтэйгээр бүр эвдэлж харуулдаг. Тэгвэл хитрхэн юмд бас баригдаж болохгүй тий. Одоо Монголын соёл угаасаа байна. Тэрийг зарим юм уламжлалтаараа байгаль тий. Тэрийг бас эвдэлж болохгүй байхгүй. Эвдэлж болохгүй соёлыг бол эвдэлж болохгүй. Тэр деталлуудыг оруулж тий. Үндэсний хэм маяг дээрээ тулгуурлаж одоо гоёлын дайсанч байж болно шүү дээ. Тий. Гоёлын бүр амар гоё чимгэлтэй. Тэгэхээр энэ маань өөрөө тэр нөө сэтгэмж ахгүй юу? Яг донжин болоод гоё сэтгэгээд хийчүүл тий. Энэ маань өөрөө илүүднэ гэж байхгүй, дутуудна гэж бас байдгүй, тий? Тийм л гэж боддог. Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ? Ер нь бол зөв шүүмжлэлийг бол мэдээж хүлээж авдаг. Буруу шүүмжлэлийг бас хүлээж авдаг. Мэдээж одоо буруу зөвийг яг аливаар дүгнжаа гэдэг нь миний өөрөө үзэл бодол байгаа шүү дээ, тий? Гэхдээ би бол өөрөө одоо юу гэж боддог. Миний нэг философи байдаг байхгүй, хүнийг муулахгүй, тий? Одоо хүнийг дандаа сайн сайхнаар нь өрөөх тий хүнд одоо муу санахгүй одоо ялангуяа одоо нөгөө олон нийтийн сүлжээн дээр одоо хүний доор ингээл янз бүрийн комент хийчихлээ хэвээр ийм тийм би тийм хүмүүсээс шууд ингээд шууд зай барьдаг байхгүй надад ерөөсөө айгу тийм таагүй мэдрэмж төрүүлдэг яагаад хүмүүс ийм болцсон юм болоо хүнд яагаад нэг сайхан үг хэлчих болтгоо болцсон юм болоо тий магадгүй одоо нөгөө би бол айгу эмзэг хүн баг айгүй эмзэг хүн. Гэхдээ би буруу юм хий гэж юусоо боддгоо. Одоо дандаа л зөв сайхан амьдрий. Зөв юм хий, зөв одоо манлайлалыг одоо бий болгоё тий. Одоо би ч одоо ээж хүн шүү дээ. Ээж хүн. Хоёрын хоёр хүүхэдтэй тэр хүүхэдтэй яаж би манлайлах хэвтэй. Би 20 үеийн эмэгтэй хүмүүсийг бас удирдах жагаад бас жижигхэн ч гэсэн одоо бизнес эрхэлж байгаа эмэгтэй байгаа шүү. Тэгтэл тэр хүмүүстэй бас яаж би үл өдрөлийг үзүүлэх үү гэдэг утгаараа. Тэгэхээр би аль болох зөв явахыг хүсдэг. Тэгээ зөв явбал зөөлөн зам бол ингэ сайхан үг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө их маш чухал намайг маш сайн гоё хөглөж өгдөг. Тийм гоё зөв үг юм болов уу гэж би боддог. Тэгэхээр би нэг тийм одоо буруу хандлагыг болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр одоо хүмүүст хатаархдаг тий одоо буруу шүүмжлэлүүдийг хайр гамгүй хүмүүс рүү шидчихэд тоохчгүй энийгээ явж идэг тий энэ маань өөрөө хандлагын хувьд аяга буруу байдаг байхгүй. Хүмүүс ихэнх хүмүүс маань бас ийм болцсон байна гэж надад бол анзаарчихсан. Ялангуяа сошиал дээр одоо сайн юм одоо сайн яваа нэгэндээ жоохон хатархдаг ч юм уу те сайн юм хийгээд аавд
ясны дургу болдог ч юм уу. Нэмэгдсэн чинь аягүй үзэн бод ядгачтай болцсон ч байх ч юм уу те. Гихэмшлэнгээр энэ чинь өөр ингээд нийгмийн гажууд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд өөхшүүлээд хүмүүс жоохон өөрөөсөө л хичээх хэрэгтэй. Би бол нэг тэрийг одоо жоохон сонин ингээд нэг сөрөг чанарын комент бичсэн те. Сөрөг чанарын одоо нэг юм жоохон хатаархлын аястай нэг тийм юм бичсэн хүмүүсийг бод ингээд жоохон сонирн болчихдог байхгүй. За энэ маань жоохон тийм гоё юм уу да. Яах гэж ингэж идэм бэ гэдэг. Тэр чи хитгэн сайн монголчууд ч тийм. Тэгтэл заавал нөгөө сайн яванд нэгэндээ тохгүй мэдрэмж төрөөд өөрсөнд нь тийм нөгөө сар яваа хүнд болохоор учиргүй сайн болоод энэ маань монгол хүн чанар гээл тийм. Нэг тийм тэрийг л болох хэрэгтэй. Зүгээр сайхан яваа хүнд л амар гой сайхан урмын өгөө бас харамгүй өгчдөг. Дэрэс нь гоё тэрэнд бас өөрөө нөгөө амжилттай яваа юм шиг баярлаа сурчдаг тийм сайхан зан суртахуунтай болоосоо л гэж хүсдэг. Гадны улс орнуудаас танай брэндээс худалдаж авдаг худалдаа авагчид нэлээд бий болсон баг. Тэгэхээр энэ талаас тийм мэдээж одоо сүүлийн үед бол маш их одоо бий болж байна. Тийм ялангуяа Европоос ирж байна, Арабаас ирж байна гэх мэтчлэн. Тэгээд яг Монголд амьдардаг хүмүүс бас их байдаг. Тэг гадны хүмүүс. Тэг хурц ирээд нөгөө дэлгүүрүүдээр бас ингээд айгүй олон дэлгүүрүүдээр яваад судалгаа гэдэг чирхэж хүн чинь бас өөрөө сонголтыг өөртөө орхитой шүү дээ. Мэдээж өөрөө сонгодог учраас те үзэж харж яваад тэг манай дээр ирээд бүр ингээд өөстөө нэг арай өөр юм байна энэ гэж те гихэмчлэн гоо урам өгөөд тийм гадны хүмүүс бас зөндөө байдаг. Тийм тэгээд би нэг манайч нэг өөр Монгол дэлгүүртээс ингэж ярьж ирсэн тийм. Тэгээд яг нөгөө өөр монголч очилт бодол буюу одоо яг одоо нөгөө өөр монголч арай өөрсдөө хөгжлийн үед манайх чинь социализм үеих тийм. Дандаа нөгөө дарга нар ордог ч гэдэг юм уу. Дээрээс нөгөө улс төрийн тийм дарга нар ордог тийм бодлохгүй юу. Тэнд бүр ингэж нөгөө хурал семинар олон нийтийн үйл ажиллагаа болдог тийм газар. Тэгээд тэнд нөгөө бид нар 3 жил хавцаа болсон. Тэгээ ковид өмнөх үеийг яриад байгаа шүү би. Яг тэр хугацаанд болохоор мэдээж яг бид нар яг өвөр Монголын яг номер 1 брэнд болж чадсан. Тэгээ айгуу сайн байсан. Айгуу тодорхой хэмжээний хүмүүсийн одоо талархлыг хуйлаад яг бид нар чинь тэнд бас яг ингэж нэг суурсахын тулд тий сурч өөрсдийнх нь дэлгүүрийг бий болгож харилцагчтай болохын тулд маш их хөдөлмөрсөн баггүй юу. Тэндээ 2 ч удаа ингэж яг би дасан заврын шоу Монголоос бүр 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр явж тий тэнд ингээд өөрсдийнх нь заврын шоуг ингэж хийжсэн. Тэгээд тэндээ гой дэлгүүрээ нээсэн тий тэгээд тэнд харилцагч нартай болсон. Тэгээд ерөнхийдөө яг Монгол дэлийг хийдгүйсэн бид нар тэнд юу гэсэн чинь дорн дахны стилийг тий орчин үед яаж хувиргаж болох уу гэсэн байдлаар бид нар дорн дахны стилийг илүү төлхөө авч ажилладаг байсан. Одоо жишээлбэл одоо цамц юу бүх тий өмд цамц орчин үеийн одоо яг хэрэглээнд болсон хувцсан дээр үндэсний хэм маягаа яг тусгаж тэнд завуудад ерөнхийдөө гаргаж ирсэн. Тэгээ мэдээч нөгөө бас яг тухайн өөрийн социализм одоо өвөр монголчууд жоохон социализм шүү дээ. Социализм яг монголчуудын сэтгүүл шал өөр. Тэднэрт зориулж бас ингээд яг сэтгэл зүйтэй ноёлтуулаад тий заавар ингэж гаргаад. Тэгээ маш амжилттай болсон байхгүй юу? 3 жилийн хугацаанд бид нар өвөр Монголынхаа номер 1 яг юу болоод брэнд болж чадаад дээрэс нь яг манайхаас одоо бүр ингээд хөдөө орон нутгаас бүр ингээд танахаас алдартай гэдэг нэг хөргө алдартай гэж ярьдаг. Танах алдар нэртэй танаа дээр их хурж ирж ингэж байна гэд аюух тэгж ирдэг байсан. Тэгээд тодорхой хэмжээгээр тэгтээ ажиглаж хахад бид нар бас ингээд судалгаа хийж байгаа шүү дээ. Хэрэглэгчийн судалгаа. Тэгсэн чинь бидний үйлчлэгчийн 70% нь дан хятад бус хүчтэй байсан. Тийм. Тэгэхээр биднэрт бас боломж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо яг тэр стилээр те ингээд бид нар жишээлбэл одоо хятадд ч юм уу те бас ингэж брэндээ хөгжүүлэх боломжтой байдаг. Тэгэл биднэрт мөнгө хэрэгтэй. Эхний ээлжинд бид нар заврын шоу хийж хүмүүст танилцуулах хэрэгтэй. Тэ энэ чинь маркетингийн том ажил явагдаж штэ давхар те. Гэх юм бичлэн ингээд. Тэгэхээр энд бол боломжгүй зүйл биш юм байлээ. Боломжтой. Бид нар бас голгодохооргүй те. Бид нар бас сайн судалгаа хийгээд те тэр хүмүүст зориулсан те юм хийвэл бид нар бас болмоор байгаа байхгүй. Тэгээд
сүүлийн үед болохоор манайх ч одоо ингээ 10 жил болж байна. Тэгээ бид нар ямар ч гэсэн энэ жил бүр ингээд гадны зах зээл рүүгээ илүү их төвлөрүүлсэн ажлуудыг ингэж хий тий. Мэдээж гатгаж байгаа одоо нөгөө Монголоо зохион байгуулдаг шоу гатгаж байгаа хийн тий. Дээрэс нь одоо Дубай тий. Итали гэх мэтлэн улсуудыг яг ингээд судлаад яг л нэг гол бөөм хийгээд яг тэндээ ингээд оршин тогтнох төр гарцсан бид нар одоо бас хайгаал. Монголд брэнд үүсгэн байгуулж хөгжүүлэх процесс гэдэг өөрөө их урт удаан хугацаа шаарддаг, нэлээд төсвөр төвчээр шаарддаг зүйл болов уу гэж хардаг. Тэр бизнесийн орчинтой ярилцгаад. Тэгэхээр яаж брендийг үүсгээд 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулаад өнөөдрийн энэ түвшинд барьж гин. Тэгэхээр энэ юутай холбоотой байна те? Энэ талаар хоёлаа ярилцсан. За мэдээч нөгөө маш олон зүйл нөлөөлөх маш олон зүйлтэй гэсэн үг. Тэгээд мэдээж одоо нөгөө нэг чин сэтгэл юм болоо гэж боддог. Одоо чин сэтгэл гэдэг нь маань болохоор ямиг одоо сайн хийчээ те. Одоо гоё хийчээ. Үнэхээр одоо энийг ингээ хийчээ гэд яг үнэндээ бол яг нөгөө мөнгөний араас хөөцөлдөг биш те. Нөгөө хүмүүст тэр бүтээлээ хүргээд хүмүүсийн сэтгэлд те тэр загварыг хоногшуулж өөрт нь яг ингээд тохирсон гоё хувцыг ингээд хийчүүл дараа хүнд тэр хүмүүс заавал намайг дээр хурж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө итгэлцэл буюу дээрэс нь маш ингээд нөгөө юу байгаад байгаа. Одоо сэтгэл байгаад байгаа. Тэгээ манай одоо яг брендийн гол уурайч бас байдаг л да. Сэтгэлээ зэнгэж үнцнийг бүтээн гэдэг. Үнцнийг урлана гэдэг. Ийм гоё урайгаар бид нар бас омгшиж ингээд ажилладаг. Маш олон одоо би бол тэгж боддог байхгүй. Олон дээл зарыг гэж боддог. Зүгээр олон хүнийг гоё болгочих юмсан л гэж боддог. Гоё дээлтэй байгаасай л гэж хүсдэг ч гэдэг юм те. Тэгэхээр энэ өөрөө айгуу өөр бодолтой. Би бизнес хөөгөө явсан бол энэ салбар маань ахаад би ингээд 10 жил ингээд доктортой явахгүй байхсан. Тийм болохоор энэ дээр юу оршин тогтнож ийн гэхэлэр одоо яг загварыг хий гэсэн сэтгэл дээрэс нь Монголын загвар хөгжөөсэй гэсэн тэр сэтгэлийн зүйл юм болов гэж би боддог ш. Тэгэхээр тиймээс брэнд одоо хөгжүүлэл нэг хувцас хийгээл нэг зураг авалт хийгээл нэг брэнд одоо ингээд гарчаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө загваруудыг харахаар оюутны технологи байхгүй ч гэдэг юм уу те. Тэгээд дээрэс нь одоо нөгөө яг бидний одоо яг манай хийжсэн загвар хүртэл ингээд дуурайгаал хийдэг тийм олон брэндүүд зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө жоохон сөрөг талтай л да. Одоохондоо бол сайн мэдэхгүй байх. Мэдээж дээлэн зарагдаад ирмэл өөрт нь сайхан л санагдана л да. Тэгтэл эн чинь өөрөө сөрөг дурхтай. Цаашдаа яаж оршин тогтох вэ? Дээрэс нь өөрөө хөгжих нь амар чухал байхгүй. Би бол бас бүтээлээ хийхдээ яг тэгж боддог. Хин нэгний дээр гарна гэж би өөрөөсөө бүтээлээ хийдэг. Би өөрөөсөө нэг шатыг ахиулаад өнөөдөр би гоё юм хийчиндээ л гэсэн тэр сэтгэлээр ингэж хийдэг учраас манай бүтээл илүү үнцэнтэй гэдэг юм болоо л гэж боддог. Брендийг хөгжүүлнэ гэж сая ярьлаа те. Тэгэхээр нөгөө сэтгэлд нь шингээж урлана, тэр сэтгэлийг дэвснэ гэдэг. Тэгэхээр эргээд юун дээр илүү их анхаарч ийн. Магадгүй бид нэр дээлийг авахтаа юуг нь илүү чанартай. За мэдээч бид бол торооны сайныг идэлж хэрэглэнэ гэдэг яриад байдаг те. Гэхдээ яг дээлийн бүтэх процессын дээр юун дээр илүү их анхаардаг бай. За мэдээч энэ дээр л ерөөсөө брендийн бас гол утга учраа уршаад байгаа. Хүмүүс сэтгэл хангамжийг өгнө гэдэг чинь өөрөө амар чухал те. Сэтгэл ханамжийг өгөхгүйгээр одоо тэрийг хэд дахин одоо үнэтэйгээр үнэлж болно л доо тий. Хамгийн гол нь тэр сэтгэл ханамжийг өгч чадчих байгаа мó гэдэг чинь айгүй чухал байхгүй юу. Тэгэхээр сэтгэл яагаад бид нөгөө түрүүн сэтгэлээ шингээгээд байгаа ингэж хэлсэн тий. Тэрэн дээр чи яг адилхан. Одоо жишээлбэл ингээд хүний биеийн онцлогонд нь яаж тохируулах вэ? Ялангуяа Монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлогт яаж ингэ тохируулах вэ? Тэрэн дээр тохируулсан эсвүүр нь ямар байх вэ? Тэ? Энэ дэр чинь зөвхөн одоо хийгээд өнгөрчих биш, хэдэн жилийн одоо бас судалгаа явж идэг, тэ? Тэгээ дээрэс нь одоо юу яах вэ? Одоо технологи нь ямар байх вэ? Ингээ харахлаа ингээд одоо гаднаас ингээ хайтаа харагдаад дотор талын ингээл ахаад хөгжүүл утас муц ингээл ингэсэн байвал муухай штэ. Тэр энэ чинь өөрөө технологийн амар том үзүүлэлт байхгүй. Тэгэхээр тухайн брэнд хувцас маань одоо тодорхой хэмжээгээр ингээл задлаад харахад те тэр нь сав баглаа бодвол дээрэс нь одоо юу гэдэг оюутлын технологи эсхүүр гэх мэтлэн ерөөсөө тэр хүннийг ботсон тэр хүнд таалагдах тэр мэдрэмжийг л өгөх нь амар чухал гэдэг учраас.
анх брэндээ үүсгэн байгуулахад одоо хувь хүний онцлогт тохируулж чамин тансаг зүйлийг урлаж хийн гэдэг тодорхой хэмжээний бас нийгмийн үнэлэмжээс илүү одоо үнээр худалдаалагддаг ч юм уу те. Тэгэхээр энийг тухайн үед хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ? Брендийг ойлгох. Энэ одоо яаж хувьсаж өөрчлөгдсөн байна вэ? За энэ хоёрын хувьд бол одоогоос 10 жилийн өмнө бий болж ирсэн манай брэнд гэж бодоход газар тэнгэр шиг аялгаатай болсон. Тийм тухайн үед бол бас ойлгохгүй юм агиох байдаг гэсэн юм. Яа тийм үнэтэй. За би гадагуул гараад л бараг л тийм энэс хямдхан юм авч штэ гэл тий. Тэгэл зарим нь буцаж ирдэг байхгүй. Үнэхээр танайхан өөр гоё байна. Гэт хүрээд ирдэг тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө би тэгээ тэрэн дээр тайлбарлал өгч чаддгүй бас. Яагаад гэвэл минийх гоёо. Манайх ингэж хийсэн штэ гэж би хэлдэг байхгүй. Хүмүүс өөртөө тэрийг мэдрэх ёстой. Өөртөө тэрийг одоо гадуур яваад ойлгочих хэрэгтэй байхгүй. Гадуур яваад үнэхээр дахин татчихгүй тэр юм байна уу тий. Яг дахин татчихгүй тэр одоо жишээлбэл ингээл манайх чи одоо дээл уралж байгаа штэ. Одоо дээлэн дээр л одоо үеиг л аваад үзээ л да. Зүгээр ингээд дээл уралдаг зөндөө газрууд байна гэсэн тий. Бараг бороноторох муух шиг одоо хүн болгоно л дээл аваад эхэлж байна. Гэтэл бас өөрөөр сэтгэж чадахгүй байгаа даахгүй хүмүүс. Бас чадахгүй байгаа да. Жишээлбэл би 2013 онд давхар захыг хийжсэн. Тэгээ бүсний өнчлөгтэй хамт ингээ хийжсэн байхгүй. Тэгээ тэрнээс ч хойш ингээд бодсон чи одоо ингээд бүр тэр нь ингээд одоо хинч гаргаж ирсэн тий. Тэгээд хүмүүсийн ярьж байгаа нь болохоор яг давхар зах угаасаа байсан угаасаа. Тэрийг гаргаж ирээд тэрийг коноп хийгээд энэ ч өөрөө инновац байхгүй. Уг нь бол энэ инновац. Тэгтэл одоо манай эмээ угаасаа давхар цагтай дээл хэргэлдэг байсан. Тэр нь ингээ угаагаад аваад хэргэлждэг байсан гэд. Би бол өөр юм яриад байгаа шүү дээ. Тэрийг бол гоёлд оруулаад ирсэн байхгүй. Гоёлд ингээ давхар цагаа ингээ зүгэд болчтой. Тэрийг бас солиод ингээ хэргэлждэг. Тийм цахаар болоод. Тэгэнгүүт хүмүүс яаж хүлээж авдаг гэхээр зүрс ингээ нөгөө зүгээр нэг бэлэн юмнуудыг ингээ аваад те дуурайгаа л хийдэг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэрийг тэгтээ бүр нөгөө ичих булчиргаагүйгээр ичхгүйгээр тэрийг ингээ өөр юм болгочдөг. Би энэ хийсэн болгочдөг. Би эн чинь минийх штэ. Би ингээ хийсэн гэд. Надад болохоор би болохоор тэр энэ дээр юусэн маргалдах дургу уусаа тэгээд за хүмүүс тэгж ойлгож байгаа бол яг би өөртөө уусаа ийм шинжил гаргасан гэж бодоод явчих тий. Уусаа тийм чинь надад зурагтай 2013 онд ингээд давхар цахаа гаргаад тий. Одоо ингээд ийм үнэлэхтэй бүс ингээ хийгээ явж исэн. Эн чинь надад өөрөө гоё ихгүй юу? Түүх болоод үлдчихэв. Тэгээд хүмүүс болохоор ер нь бол их аягүй сонир монголчууд чинь. Одоо ингээл одоо нудрахтай дэлэнгүүд бүгдөө ингээд нудрахтай болоод тий ингээд бүгдөө ингээд хийж лээ л та. За энэ маань ерөнхийдөө давуу талтай ч гэсэн нөгөө цаад нөгөө хийж байгаа яг жинхэнэ хийж байгаа тэр оюуны бүтээлийг ерөөсө боддгоо. Шууд дуурайгаал тэгээ шууд ингээд масс хувц руу гаргаал шууд ингээд баг ингээд коллект цацагдаал зургийн цацагдаал маргааш нөгөө өдрөөс шууд ингээд тэр завууд нь ингээд ахин дахин ингээд явж идэх ч гэдэг юм уу те. Тим хандлага байдаг тэр болчихсон монголчууд ерөөсө тоодгүй. Тэгээд надад нэг тийм төршлөг байдаг байхгүй. Манайх нэг юп гаргаж ирсэн дээрээ. Тэгээд тэр юп маань бүр аюух тэрэд болохгүй юу. Тэгээд дэлгүүрт ингээд очиод материал ингээд авч ирсэн чинь нөгөө хүн маань нэг хүн яг манай зургийг надад татсан байгаа юм бол намайг танихгүй шүү дээ. Энэ ингээд энэ дээр ингээд энэ торог зогцгоо гэд миний заврыг ингээд надаас авахгүй. Тэгсэн чинь би чи нөгөө шууд бантангуутай эн чинь миний завар штэ ингээд хэлж чадахгүй. Яг тэгэхээр би тэгээд хэлж бас буруутан болох байхгүй. Тэгэхээр ерөөсөө уус хэлэхлээр буруутан болдог. Би бол магадгүй загнуулах ч байсан юм. Тэр хэл амтай хичдэг ч юм уу те. Тэгсэн чинь нөгөө ихчд би бас зөвлөмж өгöd байгаа байхгүй. Энэ торог нонцгой энийгээ зог гэд. Тийм ч шинэлээд байгаа байхгүй. Тэгтэл энэ маань өөрөө нөгөө нэг хүмүүс нь оюуны бүтээл гэж ерөөсөө ойлгож бүлээд бишэрдэг. Тэгсэн мөртлөө одоо юу ч юмдээ надад жоохон юу байдгийг урд нь бол тоодгүй байсан. Яагаад тэгэхээр нөгөө цөөхөн байсан тухайд ингээд хийчихлээр за би хүмүүст нөлөөлж байгаа юм бэ. Би чинь бас те хүмүүс намайг ингээд даган дураж ингээд миний хийсэн юм ингээд даган дураагаад ба заримдаа ингээд жоохон юм өөрийгөө ингээд бахархдаг ч гэдэг юм уу нэг тийм сэтгэл яваадсан. За бидний ярилцлагын цагийг хүрээд өндөрлж байна. Тэгээд бидэнд цаг гаргаж Монгол дээлний үүх, түүх, соёл, ёс заншил бидний гоё ялгарх онцлогийг илүү гоё тодтогч өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За тэгээ мэдээж
Цагаан сарын үеэр те цаасандаа бас сайхан шинэлэрээ. Тэгээд танаа хамт олон бас амжилтын бүхний дээдийг бас хүсье. Тэгээд мэдээж бас монголчуудаа бас сайхан уриалъя. Тэгээд мэдээж одоо монгол хүн болсны гоё омгшил болсон дээлтэй дээлээрээ сайхан гангарч те цагаан сараа өнгөтэй өттэй те дээрэс нь инээд баясгалантай ажралтай сайхан өнгөрүүлээрэ гэж хэлье.